Эрхэм үзэгч та бүхэн сайхан амарцгааж байна уу? Залуу зохион бүтээгчид та бүхэндээ шинэ бүтээлүүдэд танилцуулахаар нэвтрүүлгээ эхэлж байна. Яг одоо дэлгэцэнд од болох биш юмыг хийж бүтээх сонирхолтой тэр залуучууд ойртон суугаарай. Учир нь зохион бүтээгчид та бүхэнд өөрсдийнхөө бүтээл санааг танилцуулах гэж байна. Манай зохион бүтээгчдэд боломж олгосон манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч 100 жилийн түүхтэй эрчим хүчний зохистой хэрэглээг түгээгч Schneider Electric, Monnis Group, Монгол улсын засгийн газар, Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн тэнхим, GCI Progress, мөн залуу зохион бүтээгч нэвтрүүлэгтээ Urban Jeans хамтран ажил залуу зохион бүтээгчдийг дэмжиж байгаа юм. Түүнээс гадна манай нэвтрүүлэгтээ 4 жил хамтран ажиллаж байгаа MyTech компани хамгийн сүүлийн үеийн T-Panda 56 инчийн ухаалаг дэлгэц. Бус бүтээлүүдээс давуу тал нь гэхлээр бидний бүтээл бол уцгүйгээр цахилгаан дамжуулж уцаа зингэлж байгаа учраас заавал авсетик энэ тэнд баригдмал биш, олон зайд хувьд давчтмал биш. Карманда ч юм уу халаасандаа аль эсвэл өөр нэгэн газар уцаа зингэлж явах боломжтой. Тодорхой нэгэн хүрээнд биш, уцгүй гэдэг талаараа давуу талтай юм болов уу гэдэг. Хөдөө аж ахуйн их сургуулийн цахилгаан хангамжийн 3 дугаар дамжааны оюутан Сэргэлэнгийн багийн 3 дахь гишүүн нь тэмдэглэлийн дэвтэр. Энэ дэвтэрт шүүгчдийн асуух болов гэсэн бүхий л асуултанд урьдчилан хариулж бичснэ. Тайзнаа авч гарахаар бэлтжээ. За сумцаа. За. Юу ном барай гараад ирвэ? Ном шээ дэвтэр. Дэвтэр. ном уншаарай. Ном унших хэрэгтэй шүү. За, залуучууд хэдэн бүтээлтэй оролцож байгаа, хаанаас оролцож байгаа, нэгдүгээр шатаа урьдчилсан шалгалтаа яаж давсан тэр талаар биднэрт сонирхолтой хүрэн өгүүлээч. Нэгт Улаанбаатараас оролцож байгаа. Тэгээ хоёрт гэвэл бид нэр хөдөө аж ахуйн сургуулиас оролцож байгаа. Тэгээ гуравт гэвэл манай бүтээл маань бол одоо цахилгаан дамжуулах утасгүйгээр гар утсаас ингэлэх. Тэгээ энэ маань одоо юу гэдэг нь зарчмын үед хоёр зарчим дээр тулгуурлаж байгаа. За зуран дээр тайлбарлаж байгаа. За, тайлбар эхлэх гэвэл амжилттай. За. Цаг явуулаа. За цахилгаан дамжуулах утасгүйгээр одоо уцаа цэнэглэх зорилго маань одоо иймэрхүү одоо биет байдалтайгаа. Нэгт бол одоо мэдээж ямар нэгэн юмд бол тэжээлийн үүсгэр байх шаардлагатай. Энд бол одоо цахилгаан дамжуулах утасгүйгээр цэнэглэхийн тулд одоо харилцан индукцийн үзэгдлийг ашиглаж байгаа. Харилцан индукцийн үзэгдэл гэдэг бол одоо нэг хэлхээнд одоо ороомогдох гүйдлийн өөрчлөлт зэрэгэлдэх одоо өөр ороомогт цахилгаан одоо хөдөлгөч өвч үүсэх тийм одоо үзэгдлийг бол харилцан индукцийн үзэгдэл гэдэг. Энэ хэсэг бол одоо манай бол одоо харилцан индукцийг үүсгэр манаага энэ дээр бол утас тавигдсан байна. Тэгэл энэ утасныхаа ардталт бол одоо хүлээж авах ороомог манаага. Тэгэд гүйдлийн өөрчлөлт үүсгэх плат хэсгийн маань одоо энийг ногоон зурагт харагдаж байна. Арай ойртуулж харах юм бол одоо энэ улаан өрн бол засагчийн маань ороомог. Тэгэд тухайн одоо хүлээж авж байгаа цахилгаан хөдөлгөч хүч маань өөрөө одоо дамжуулж байгаа одоо засагчийн одоо өөрчлөлтөд адилхан байдаг тул одоо мэдээж бид нар чи гар утсаа сэнгэлхийн тул тогтмол гүйдэл ашиглана. Тогтмол хүчтэй. Тэрийг одоо докторжуулахын тулд одоо хүчтэй докторжуулагч одоо тиймэрхүү одоо эсгэм материалуудыг одоо жижигсгээд одоо энэ утасны зүйлт маягаар хийж өгсөн байгаа. Тэгээ ингэж шийдсэн л цацагч маань одоо утсаа одоо сэнгэлж байгаа байдлыг одоо доороос нь харуулсан байдал маань. Утасны маань ороомог, одоо цацагчийн маань ороомог. Тэгэл ерөөхдөө За. Амжилттай тайлбарж дууслаа. Бүтээл санаанд шүүгчд өөр өөрсдийнхөө зүгээс бас эсэргүүцлийг та бүхэнд үзүүлэх баг. Яагаад тэгэхээр вэ тий? Утас сэнгэлэхтэй холбоотой за яг ийм чиний оруулж ирсэн сэдвтэй холбоотой маш олон маргаанууд гардаг байхгүй. тий. Цогж авах шүүгч. Бэл. За тэр нэвтрүүлэгчийн давтамж нь хичнээн килогерц, мегагерц давтамж нь одоо яг ажиллаж байна уу? Тий. Бид нарт осциллограф байгаагүй. За. Тэгэхээр бид Тэгээ яаж яг тэрний давтамжийг үзэж чадаагүй. Гэхдээ энэ санаа бол угаасаа интернетэд одоо бэлэн байдаг. Гэхдээ бид нар өөрсдөө ашигласан. Тэгээ давтамжийг бол үзэж чадаагүй. Тэр л бас нэг жоохон асуудал байна. Гэхдээ харин бид хоёр бол одоо гүйдлийг бол одоо хэмжиж хүчлийг хэмжиж одоо тухайн одоо цацагчийн маань одоо хэрэг чадал одоо энерги хэрэглэж байгааг үзсэн. Тэгээд одоо хүлээн авагчд маань одоо хэр хэмжээний одоо чадал ирж одоо уцаа цэнэглэж байгааг бас баг зэрэг тооцож үзсэн. За гүйдэл нь хэд вэ? За хүлээн авагчдыг гаргаж байгаа. За цацагчийн маань бол өөрийнх нь гүйдэл бол 0.16 ампертай. Тэгээд одоо 12 вольтыг ашиглаж байгаа. Одоо тэжээлийн блокоос 12 вольт болгож буулгаад гаргаж байгаа. Харин одоо хүлээн авагчд дээр нь бас нэг жоохон асуудал гарч байгаа. Одоо
гар утсыг бол 5 вольтоор цэнэглэдэг. Гэхдээ нөө одоо цэнэглэх хэмжээний гүйдэл маань өөрөө 500 мА байх шаардлагатай. Гэтэл нөгөөх маань одоо бидний одоо хүлээж авч байгаа юу бол одоо 100 мА-тай байгаа. Тэрийг бол одоо баг зэрэг өсгөх шаардлагатай байгаа. За яагаад гэдгийг мэдж байгаа юу? Юу. Яагаад гэдгийг мэдж байгаа юу? Тэр бол одоо юун дээрээс бидний хүлээж авж байгаа тэр хүлэн авахчны маань одоо өгчлөө 5 вольт болгож докторжуулж байгаа хэсэг дээр маань одоо стабилитрон гэдэг одоо өгчлөлт докторжуулагч тавьсан байна. Тэр маань бол өөрөө 5 вольтыг мэдээж одоо өөрөө гаргана. Гэхдээ тодорхой хэмжээний одоо чадaltaй яг бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа. Тэрийг бол өөр аргаар шийдэж болно. Одоо электроникийн тийм ном дээрээс харж гүйдлийн өсвөртэй одоо өгчлөлт докторжуулагч. За. За би яагаад эхлээд давтамж асуусан бэ гэхээр ийм байхгүй. Наадаас давтамж маш ач холбогдолтой. Радио болон ийм электрон техник хэрэгслүүдийн орчин тойронд хэрэггүй энерги цацаргадаг байхгүй. Одоо шуугаа өгдөг. Тийм учраас цацаргалтын хүрээнд яадаг гэхээр олон улсын энэ стандарт тогтоодог байгууллагаас цэнэглэгч ийм давтамжуудыг эргэн тойронд тичнээ метр тийм хэмжээний радио захлагын соронзон долгион цацахгүй гээд ингээд заасан байдаг байхгүй. Тэгэхээр хуучин бол яадаг байсан бэ гэхээр ерөөсөө яг тэр стандартуудыг нэгдүгээр барьдаг. Яадаг килгэрсрэг болцсон байсан шүү дээ. Одоо болохоор яаж гэхээр өндөр давтамж байгаа. Өндөр давтамжууд нь хажуу талд ажиллаж байгаа хүлээ авахч юм янз бүрийн радио дэлгөөнөөр ажилладаг төхөөрөмжүүд хөндлөнгийн гайш нөлөө үзүүлдэг байхгүй. Тэгэхээр тэр интерференцийг нэгдүгээр байлгахын тулд та нэгдүгээр хамгийн наазах нь тэр давтамжаа мэд хэрэгтэй. Хоёрдугаарт чаржерын тэр хэлхий дээр тэр стабилитрон тавьж болохгүй. Яагаад стабилитрон тавьж болохгүй тэр стабилитрон чинь ингэж байгаа шүү дээ. Та хоёр арайч нэг юм энерги ингээд индукцээр зөөгөөд нэг ороомог дээр аваад ирсэн байдаг тийм. Өндөр хүчил гараад ирэнгүүт тэр стабилитрон ч өөрөө нэвсгэгдээд өөр дүндөрөө гүйдэлэхдээ шаал хэрэггүй чадал тэр дотор чи ялгарч байгаа учраас стабилитрон докторжуулж байдгүй над дээр чинь. За. Тэр юу яхаа хөх тэр DC DC конвертерүүд байгаа. Чаржер тийм илгээнүүд байж байгаа шүү. Тэгээ яг ийм илгээнүүд төр ийм чирэглэгчүүдийн китүүд зөндөө байгаа. Энэ дээр хамгийн хүндрэлтэй асуудал нэгдүгüрч юу юм вэ? Би бол одоо жишээлбэл ердийн гар утсан дээр ингээ хийхин тулд энэний артталт юм. Одоо зарим китүүд болох тэр юусоо энэ тагныхын дотор талынх нь нэмхэн зэнд багтахаар хэмжиг чаржерууд байж байгаа шүү дээ. Тэгээ цэнэглэгч нь их нэмхэн байж байгаа. Энэ дотор багтахгүй бол зарим нэг наацсан хийчүүд байж байгаа шүү дээ. Зүгээр аваад энийхээ ард наагаад энэ дээр цэнэглэгч. Одоо яг иймэрхүү дөө? Тий, яг. Тэгээд энэ дээр цэнэглэгчтэй байж байгаа шүү дээ. Тэгэхээр та хоёр яг нэг ажиллаж байгаа яг иймэрхүү хийж зөндөө байгаа. Тэгэхээр яг юмныхаа үндэс суурийг сайн ухаж ойлгох хэрэгтэй. За. Kickstarter дээр нэг хоёр монгол залуучууд наадах чигээр нэлээд хэдэн төгрөг босгох гол үзээд байгаа. Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа Дорж Тэрэм Тулгабаатар хоёр Amedra Solutions компанийн инженерүүд. Тэд хүний өдөр тутмын хэрэглээ болсон ухаалаг гар утасны цэнийг амархан дуустдаг учраас хөдөлгөөнд цэнэглэж бүтээхээр 2 жилийн өмнөөс судалгаа хийж эхэлсэн бөгөөд саяхнаас гар утасны кейс буюу гаднах корпус суйрлуулсан утасгүй цэнэглэгчээ зохион бүтээж дуусжээ. Энэ бүтээлийн Америкийн нэгдсэн улсын зах зээлд нэг бүрийн үнийн $80 борлуулахаар төлөвлөд байна. Монголчууд хийчлээ. Монголчууд цэнэглэлчлээ. Монголчууд чаддсан байна. Энэ л хамгийн гол шүү дээ. Дандаа арх $1 гэх юм уу? Тийм. Хамгийн лаг үндэсний үйлдвэрлэлтэй гэж одоо арх болоод шүү дээ. Тэгвэл манайхаа утас цэнэглэгчээ өөрсдөө хийцсэн юм шүү дээ. Тэгвэл энэ айгүй гоё тий. За тэгвэл шүүгчдийн гэрэл одоо яаж асах юм бүгдээр харцгаая. Гэрэл нэг ногоон, хоёр ногоон залуучуудыг дэмжиж байна. Олон утсыг хэмжээ асуудал бол биш. Зүгээр контактыг л байхгүй болгож штэ. Нөгөө талаас бол наа чи эргээд хүний юунд нөлөөтэй. Тэр орон зай гарчи ухаад байна штэ. Ус босч нь үстэй. Энэ өндөр нэг үгэлж тоо. Энэ 2002 онд Японы 2 одоо их сургуулийн профессор туршилт хийсэн байна. Одоо Safety Guidelines for Use of Radio Waves гэх тийм стандарт байт юм байна. Одоо цахилгаан соронзон долгионы тэр одоо стандартаас 10 дахин их тийм цахилгаан соронзон долгион ашиглаад хүний эсийг 41 өдрийн турш шарж одоо туршилт хийсэн. Гэтэл тэр туршилт хийгээгүй туршилт хийсэн эс хоёрын хооронд ямар ч ялгаа харагдаагүй. Үзэгдээгүй. Туршилтанд үзүүлээгүй. За ганц юм. За. Европын холбооны улсууд бол ингэж шүү дээ. Хүн байнга оршин суудаг барилга байгууламж, зэвсэрлэг сургууль дээр радио долгион болон дамжуулах хэрэгслийг дамжуулах аль биесээр хоригдсон байна. Та нар боддоо би хамгийн ингэж хэлэхгүй. За. Пэч биш үү? Пэчний давтамж хэд байдгийг мэдгүй. Мэдгүй. 2.4 ГГц байгаа. Чиний 3G гар утас 2.1 ГГц байгаа. За. Тэгээ чи яг ийм 3G утсаар мэдээ 30 минутаас дээш ярихад энэ хүний тархины бороо тэр би нэг сонин дээрээс 0.6 градусаар нэмэгдэж байгаа шүү дээ. Яаж ирэх тэр наач ингээд маш өндөр давтамжтай мессеж нь очиод ингээд
зохиод байхдаа тэр чинь өөрөө ингээ хөдлөөр халнаа да. 9 ууралж ин те. Тэгэхээр тийм хамаагүй юм бас ярьж болохгүй мэдв. Тэгэхээр тэр чинь яг олон улсын тэр чинь стандартуудыг ярьж байж байгаа юм яг. Интернет Тэр дээрээс- нэг л удаагийн судалгааны ажил байгаа. Интернетээс нь өөртөө хамгаалах нэг материал олцоод бас баярлж байсан л да. Тэр үед MIT-ийн бид нар бүр нөгөө өрөөнд дотох цахилгаан хэрэгслээ бүгдийг нь уцсгүй болгоцсон байлаа шүү дээ. Тийм зүгээр туршилтууд бол хийгдэж байгаа. За. Гэхдээ зүгээр ер нь бол цаана тийм асуудал бий. Бүх юмаа уцсгүй болоод байв. За амжилт. Дараагийн санаа. Тий. Цахилгааныг одоо цахилгаан хоцгүйгээр дамжуулах бас 5 төрлийн арга байт юм билээ. Нэгт бол саяны ярьдаг нэг индукцийн зарчим, хоёрт нь радио давтамж, тэгээ гуравт бол лазер, дөрөвт бол шүргэлцэх, тавт бол резонансын гормыг ашигладаг гэсэн юм билээ. Энэ бол одоо шүргэлцэх технологи. Одоо мэдээж яг саяных шиг хийцтэй. Гэхдээ энэ бол одоо нэг индукцийн зарчимгүй контакт байгаа. Одоо дээр үед нэг скайтлийн гар утаснуудын цэнэглэгч ингээд сууртаа зүгээр уцаа тавиад цэнэглэждэг тийм утаснууд байсан шүү дээ. Бараг тэрнтэй төстэй. Зүгээр энэ контактууд утасны ард бас одоо яг энэтэй шүргэлцэх контакт байгаа. Одоо ингээд нэмэх хасах одоо 5 вольт маань байгаа. Одоо уцаа тавилаа цэнэглэгдлээ. За одоо энэ утасны маань одоо ард байгаа хэсэг одоо миний нөө утсанд байсан нэг наалт байсан. Тэр байна. Наалтан дээр одоо хоёр контактлах элемент байна. Энэ элемент одоо цаагаар мэдээж явсараад утасны одоо тижэл авах хэсэгт холбогдсон байгаа. Гал утасны хэрэглээнд бол яг ийм цэнэглэгч байхгүй байгаа. Universal цэнэглэгчнүүд байдаг ч гэсэн доогоо бүх утаснууд патенттай USB ч юм уу эсвэл утас цэнэглэгчнүүд байдаг. Бүх утасны цэнэглэгчийг ижилхэн болгох ямар юм бэ? Амар юм аа. Зүгээр ширээн дээр авчираад л тавьчихдаг. Энд хоёр контакттай цэнэглэж л байдаг. Контактын нь хоёр нь бас туйл мөл зүрх бах тий. Туйл зүрхөд жоохон түлхэж чинь. Тий. Жоохон түлхэж чинь. Тэгээ эсвэл Хоёр шон байгаа шүү дээ. Туйл солилцох. Туйл солилцохгүй бол хоёр шон ч өөрөөсөө хоёр өөр хэлбэртэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд наа чи нэг тийм ховлтой байж таарна. Тийм үү? Тэндээ таарна. тий. Тэр бол угсаа жижигээс энэ л хамгийн том шүү дээ. Одоо яг 10 Тийм ээ. Наа чи нь бол харин баг төрөний чи илүү явах санаа. Яг тэгэхээр гоё ховлтой бол хүн чинь эвтэйгэн юу зохицуулчих юм бол энэ нь илүү. тий. Тэр нэг сэлкэн ойлод нэг хэдэн сая доллар босгох цар байлээ. Солонгос бол ерөөсөө тийм байхгүй. Мака авчил нэг донгол дээр залгадаг. Тэгээ нэг бүх контактууд нь яадаг. Тэгчмээр зөндөө хүмүүс босгож байгаа шүү дээ. А тэгээ энэ дээр нэг юм залгууртай явах юм байна тий. Бас ингэ залгах. Тэгэхээр нөгөө залгах юм Залгсан ч болно. Ер нь аль арга нь ер нь Тэрэгтэй чи одоо ялгаа авахгүй. Тэр нэг Цэнэглэгтэй ингэ залгаа. Ахаад юм хоёр төгрөгийн үг хийх А заавал тэгэхээр Nokia бүлүүн кейсэн дээр ячвал тэгээд болохгүй. тий. Тэр нэ хамаагүй. Уусаа энэ ч нөө айл өрх гэлтгүү одоо ингээл юу штэ алан байгууллагт ингээл явж идэл уцаа цэнэглэх үү яах вэ гээл ингээл иймэрхүү нэг автан байлаа гэхэд ингээл уцаа цэнэглэл чинь тэдгийн нэг 4 билүү 5 давхарт нэг ус цэнэглэгчнэр байдаг штэ. Нэг айгүй тийм олон одоо залгууртай. Тэрийг ингээд шийдчихвэл мөн гоё. Харин мөн гоё. Тий? Мөн дөгөө. заавал USB ч юм уу альсвал Apple-ийн цэнэглэгч альсвал Nokia бүдүүн Nokia нарийн байна уу гэдээ би юунаас асуугаад яваад байхгүйгээр зүгээр л авчираад хавтан дээр Тий, тавьчихлаа. сургууль дээр очлоо сургуулийн цэнэглэгчдэр тавилаа. Тэгэл Гадуур явж илаа. Автобус дотор тийм цэнэглэгч байл бас тавьчихлаа. тэгэл манай тавьчихсан. Пүүл Тэр чинь нөгөө бас ялгаатай шүү шээ. Ямар утсаас хамаарат ямар гүйлээр цэнэглэх нь ялгаатай шүү. тийм л дээ. Гэхдээ тэрийг бол тэр чи коннекторын асуудал бас биш шүү дээ. англиад бас зохицуулж байна. Тий, ер нь бол тэгэл смартфонд одоо дийлж байгаа шүү дээ. Тий. Хэрвээ үйлдвэрлэгч нар энийг мэдчихсэн бол бас ингээл ийм варианттайгаар хийж хэрэглэхэд бас тийм Одоо ер нь шинэ Ялбар хэрэглээ бий биш. болгох ийм Тэр үйлдвэрлэгчдээс урд яваад байл таадаг шээ. хэрэглээг бий би болгох. миний бодлоор бол энэ бүтээлийг бол гоё санаа штэ. Кейс хийчих гэж штэ. Гар утсан зориулаад тий. S2 утас болгон чи өөртөө зориулсан кейс зарж байгаа штэ. Зарж байгаа. Кейсийн дотор хийчих. Тэгээд энэ хоёр контакт гэж заяа. Тий. Тойрог маягаар хийчих заяа. За. Нэмэх нь том тойрогоор асах нь голдоо жижигхэн ч юм уу тий. Тэгээд тойрог маягаар хийх юм бол одоо энэ хоёр контактыг зөвлөлт залгах нь алгана гэдэг байхгүй шүү дээ. А нөгөө талаас туйл солигдлоос хамгаалсан электрон хэлхэнүүд байгаа шүү дээ. Гүүрийн хэсгийг тавиад сольж болно шүү дээ. Тийм болохоор надад бол ойл санаа гэж бодчих. Тэгээ гадна талын гэрийн яадгийн одоо Монгол шир мэрээр хийдэг ч юм уу. Тэгээ Монгол брэнд хүмүүс чи одоо янз бүрийн кейс гэж зах зээл цагаан сараар зарж ийн гэтэргээ яваад байгаа шүү дээ. Тий, бэлгэлж өгч яах. Жохон электрон хэсэг нэмээд зарахад ягаад болохгүй шүү дээ. Тий. Цэнэглэгчдэр та нар анзаарсан бол үйлдвэрлэгч болгоны цэнэглэгч өөр өөрийн гүйдэл хязгаарлаж байгаа шүү дээ. Тийм байсан. Нэг нь 600, нэг нь 1 ампер, бүр том батарейтай 2.5. Гэтэл
Одоо миний энэ гар утасных бол жишээлбэл 1 ампертай байж байгаа шүү дээ тий. А зарим усыг 600 мА ампертай байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бодох хэрэгтэй. Наад санаа чинь ийм байхгүй. Гадна талын тэр контакт байна шүү дээ. Тэрийг бол 1.5 амперын ч юм чадaltaй гэж. Тэгээд биднээсээ хөгжүүлээд кейс болгочих гэж шүү дээ. А кейсн дотроо тухайн утасныхаа загвар зориулж кейс хийж байгаа шүү дээ хэмжээ нь тий. Тэгэхээр тэн дотроо гүйдлийн хязгаарлаад өгч болно. Болно. Ахаал бас цэнгэлэгч авах нь шүү дээ тий. Ийм утастай цэнгэлэгч. Тэгж авах. Тэгээд ахаал бас цэнгэлж болно. Төвөг юм биш үү? Наачаас түүг биш. Яа тэгэхээр нэгэн зүгээр ингээд ховл тавьчих нь илүү амар хүнд. Авч тавихад амар байхгүй. Нөгөө талаас ийшээ ингээд утас цаалгаад ахаар энэ цаатлын хоногч нь өөрөө яасараад эвдэрчдэг байхгүй. Тийм учраас ингэж залгаснаас зүгээр ингэж тавих нь илүү байхгүй. А тэгвэл кейсн дотор зүгээр ингэж зоогоол орчих штэ. Ингээд шүүгчдийн гэрэл. Баярлалаа. Аюул баярлж байгаа л гом. Одоо Амжилтсэ. За. Нэрээ явхаас өмнө нэг урайгаа нэг хэлжээч зургатаар. За бид нар хичээнэ бут нэргэнэ. За бут нэргэнэ. Амжилтсэ. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. За баяр хүргэе. За шүүгчдээс ер нь ямар үнэлгээ авав? Зэмлэлж авлаа. Тэгээд лайкч авлаа. Тэгээд ер нь авууштай юмнууд их сонслоо. Бүтээл хийхэд хоёрт мэдээж туслах дэмжих хүмүүс байгаа. Тэр талаараа яриад. Тэгээ манай багш нар байна, лаборатори байна, манай сургуулийн хамт олон байна. Туслан да бидэрт. Тийм мэдээж манай хөдөө аж ахуйн сургуулийн цахилгааны багш нар байгаа. Эрхэм үзэгчдээ залуу зохион бүтээгч 2014 улсын уралдаан үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна. Энэ бол нэгдүгээр шатны шалгаруулалт. Та хоёрыг яг энэ нэвтрүүлэгт оролцъё гэд мэдээж бол өөртөө шийдсэн. Дараа нь хамгийн түрүүнд хинт хэлсэн байна. Мэдээж шинэхүү оролцъё гэсэн санаагаа багш нартай хэлсэн. Дараа нь аав ээжтэй хэлсэн. Тэгээд маш их дэмжигцээ. За ингээд нандинхүү гухтаа авцгаая. Зохион бүтээгч нандинхүү. Алга даш. Зохион бүтээгч нандинхүү ба түүний багийнх нь. Багш нартай нь яг юу гэж дэмжсэн бэ? Багш нар болж одоо бидний хийх одоо санаа болохоор бидний одоо хийж чадахгүй санаа байхгүй. Манай мэрэгжлийн хувьд тэгээ багш нараас тодорхой хэмжээний тусалцаа зөвлөгөө аваад тэгээд ярилцсны үр дүнд багш нараас маш сайн дэмжсэн. Гэр бүлийнхэн юу гэж хүлээж авсан? Гэр бүлийн бол маш сайн дэмжсэн. Хоёрдугаар шатанд орох ногоон эрхийн бичгийг өвөртлөд гараад ирнэ гэдэгт итгэлтэй байна. Залуу зохион бүтээгч тавтай морил. Та бүгдийн санаатай адил ижил төстэй бүтээгдэхүүн бүтээлүүд байд юм болоо? Яг энэхүү бүтээлтэй адилхан гэвэл нэг байхгүй. Гэтэ гадаадд бол юм ганц нэг харагддаг. За амжилт хүсье та бүхэнд 3 минутын хугацаагаа бүтээлд танилцуулна. Манай систем температур автомат хяналтын систем байгаа. Тэгээд манай систем нь болохоор температурын мэдээлэл зайлшгүй хэрэгцээтэй байдаг төрөл бүрийн объектуудад ашиглахад бүрэн боломжтой. Тэгээд бид хамгийн эхлээд жишээ болгож одоо зойрыг танилцуулахар шийдсэн байгаа. Тухайн газар маань хүүтэн байх юм бол парч юм уу эсвэл их өндөр чадлын ламп хасаадаг эсвэл галт үлдэг байгаа. Хэрвээ халуун байх юм бол тухайн хэсгээ син сүлгэлгэж тэгж ажилуулдаг. Тийм төвхтөө тийм ажиллагаатай байгаа. Тэгээд тэрхүү асуудлыг манай систем бол бүрэн шийдсэн гэж бид нар үзэж байгаа. Тэгээд бид нар систем болж зойронд болж бид нар тухайн одоо зойрч мэдээж урт байгаа учраас одоо үүдний хэсэг, дунд хэсэг, сүүл хэсэг гэд хуваагаад үзэж болно. Тэгээд хэд хэдэн хэсэгт хувааж үзэж болно. Тэгээд температур мэдрэгчийг тухайн хэсэгт ингээ байрлуулж өгөх юм. Тэгээд температур мэдрэгчээсээ бид нэр температурын утгыг болж манай хэрэглэгчийн маань гэртэн жижиг LCD дэлгэцэн дээр харагдах юм аа. Тэгээд тухайн хэрэглэгч маань заавалчгүй одоо зойрлогоо орох шаардлагагүйгээр өөрийнхөө гэрт байрлах жижигэн дэлгэцэн дээр тухайн зойрныхоо одоо тухайн хэсэгт нь ямар гараастай байгааг харах бүрэн боломжтой болж таарч байгаа. Одоо ерөнхийдөө болж бид нар Wi-Fi ашигласан байгаа. Тэгээд мэдээж мөн удирдлагын системийн хувьд бид нар одоо хүн болгоно гэхэд смарт технологиор ороод байгаа учраас бид нар гар утсанд ирээч гэсэн бид тохон төхөөрөмжөөс удирдах боломжтойгоор шийдэж өгч байгаа юм. Ингэж шийдэж өгснөөр дараагийн зойрныхоо одоо гэрлийг хасаадаг ч юм уу те температурын хэмжин чиглэлийн авчин тэгээд бас STM30 энэ өндөр чадлын контроллер ашиглаж хийж байгаа учраас камер хүртэл сурлуулж боломжтой. Тэгэхээр зойрныхоо ч гэсэн дотоод юуг харах бүрэн боломжтой. Одоо зойроо тэрчтэн хянах боломжтой. Гөр хийгдэж болохоор тийм систем санаа байгаамаа. Тэгээд энэхүү санаа бол ганцхан зойр гэлтгүү төрөл бүрийн объект дээр ч гэсэн ашиглахад бүрэн боломжтой. Тэгээд бүх температур мэдрэгчийн утгыг нь болохоор STM32 контроллероор аваад тэгээд Wi-Fi модулыг цацаад
Wi-Fi модулаараа гэрлүүн одоо энэ болохоор зойр байгаа. Энэ гэр байгаа. Гэрлүүн Wi-Fi-гаар одоо өгөгдлийн цацах юм. Тэгээ гэрээсээ олж Wi-Fi-гаар хүлээж авсан өгдлөө дэлгэцэн дээр дүрслэн одоо 1 дахь хэсэг, 2 дахь хэсэг, 3 дахь хэсэгт тийм гараацтай байгаа шүү гэдгийг энэний температурын ингээд энэ дээрээ гараад өгчих боломжтой. Тэгэхээр одоо хэрэглэгч маань яг яах вэ гэвэл одоо энэхүү температурыг одоо би одоо энэ хэсэгт төмс хадгалж бай гэхэд төмс чинь 2-3 градусд заавал хадгалах боломжтой шүү дээ. Тэгэхээр энэхүү хэсгээ би 0-5 градусын оронд байлгаяг бол тохируулаад өгөх боломжтой. Энийг зойрон дээр яг яригдчихэж байгаа юм л да. Одоо яг манай сэлэнгэж ч юм уу үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс маань яг иймэрхүү системийг хийгээд өгөөч гэсэн тийм санал ивсүүлснээ бол бас бид нэр иймэрхүү системийг оролдож тестний ажлуудаа явуулж байгаа. Тэмхүү төлөөр оролцож байна. Одоо та нарын мэрэгжлийн тий холбооны сургуулийн байна уу, КИБ автоматикийн мэрэгжилтэй байна уу, одоо электроникийн мэрэгжилтэй байна уу, зөндөө олон оюутнууд яг ийм курсын ажил, ийм дипломын ажил маш олноор хийж байгаа байхгүй. Зүгээр надад бол одоо юу гэдэг наад ч харахад бол мэдээж ажиллана, мэдээж сайхан юм. Гэтэ нэг тийм гоё шинэлэг тий одоо зохион бүтээл гэдэг юм харагддаг байхгүй. Наа чин зүгээр яг өргөн хэрэглэгддэг, байнгын хэрэглэж яадаг стандарт хэрэглээ байхгүй юу? Температур хянах гээд байгаа юм уу, удирдах гээд байгаа юм уу? За зойрны температур удирдах гэж бол зойрны температурыг зүгээр халаагуур тавиад ингээд яана гэхгүй. Тэр чинь их нарийн юм. Тэгэхээр хоёр зүгээр юмаа судлаагүйгээр зүгээр л харж яснаа. За вайрлес дамжуулагч байна. Хэмжээ юу хэмжих вэ? Температур хэмжээ гэдэг байна. Тэгээ температур хэмжихдээ PT 100 гэж. PT 100 чинь тийм үнэтэймийг энэ тавих ямар шаардлага вэ? Чи хэдээс хэдэн градусын хооронд хэмжих гэж. Зүгээр шийдэлж гараагүй. Зүгээр л за вайрлес дамжуулагч байна. Юуг дамжуулах вэ? Температур дамжуулъя. Тэнд нэг температурын модуль юм холбочих гэдэгтэй л ажиллах юм болох гэдэг байна. Тэгэхээр зүгээр шийдэл харагдахгүй байна. За. Ирлээс аччихлаа. Ижилчлээ системүүдээ судлаа л да одоо гацуурт эдрийн автомат хөл юунууд зөндөөд байна ш. Тэдрээс санаа авна. Шүүгчнэрийн буруу юу, тоон хоёрын буруу юу? Ер нь бидний л буруу байх л та санаагаа бас сайн тайлбарлаж чадсангүй. Анх удаа оролцож байгаа л та. Анх удаа оролцож байгаа болохоор жоохон сандраа дээрээс нь бас сайн ойлгож чадсангүй. Гэхдээ одоо яах вэ цаашдаа? Цаашдаа энэ бүтээлээ яг зах зээл бид нэр хэрэгжүүлж гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Залуу зохион бүтээгч нэвтрүүлэг үргэлж та бүхэн шиг хүсэл эрмэлзлэлтэй залуу зохион бүтээгч нарт нээлттэй байдаг. Та хоёрт би яг одоо нэвтрүүлгийн зүгээс дэлхийг өөрчилсөн 100 шин санаа шилдэг бүтээл гэдэг номыг танаа багт гардуулж байна. Дараа жилийн залуу зохион бүтээгчээр ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Бүтээлээ битээ орхиороо цааш нь дэлгэрүүлээд хөгжүүлээрэ гэдгийг хэлмээр байна. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим. Одоо би та бүхэндээ Ховд аймгаас оролцож байгаа багуудыг танилцуулна. Ер нь 21 аймаг урьдчилсан шалралтаа явуулахдаа 3 баг ирүүлэх хэрэгтэй байсан тийм. Яг нь баг тус бүр 2 санаагаар оролцож болно. Зарим аймагуд маань бүр 6, 7 баг ирүүлсэн бид нэр төлөвлөгөө талархаж байгаа. Одоо Ховд аймгаас хүрэлцэн ирсэн лавг баяр зохион бүтээгчдэд танилцгаая. Би бол ерөнхийдөө 2 санаа л бүтээлтэй ярьж байгаа. Нэг нь бол бүтээлээ хийгээд ирсэн байгаа. Нэг нь бол санаагаа төвшүүлэхээр ирсэн байгаа. Сандрал бол тэгээ яах гаагүй нөө өөртөө бол итгэлтэй. Энэ жилийн уралдааны оролцогчдын 30 орчим хувь нь бүтээлээ боддоор хийж ирснээс харахад залуу зохион бүтээгчид маань уралдаанд оролцохоор эртнээс төлөвлөж бэлтгэлээ базаадаг болсныг илтгэн. Ийм л оролцогчдын нэг Ховдын лав баяр. Ингээд итгэл сэтгэлтэйсэн түүний 2 санаа шүүгчдээс ногоон гэрэл авч чадах болов хамтдаа харцгаая. Лав баярыг ухтаавно. Албасэл Ховдын шалгаруулалт хэр болж өнгөрсөн талаар ямар өрсөлдөөнтэй болж өнгөрсөн талаар бидэнд ярьж өгөөч. Манай аймгийн шалгаруулалт маань ерөнхийдөө бол их хүчтэй олон багууд оролцсон. Тэн дундаас эхний 3 баг шалгарч байна. Ирээгүй ч гэсэн тэр дундаас шалгарсан баярлалаа. Ирээгүй ч гэсэн чамд одоо өрсөлдөгч санагдсан, чам таалагдсан санаа юу байсан бэ тэр дотроос? Eerүүл хийсэн нэг бандын санаа их таалагдсан. Тэгвэл тэр дундаас чи өөрийнхөө бол хамгийн супер гэж бодож байгаа тийм. Минийх супер. Юу гэдгийг танилцуулаад эхлэх үү? Энэ бүтээл маань малчны утас цэнэглэгч гэж байгаа. 12 вольтээр цэнэглэдэг, мөн зөөврөөр цэнэглэдэг. Одоо 12-т уйлаа цэнэглэж байна. Би турш үзье гэж бодож чамд гар утсан. Нэг хуруу зай. За ер нь бол хуруу зайгаар ингэж юм байна. А энэ хуруу зайгаар ажиллах юм.
9 вольт энэ маань аккумуляторт энэ 1.5 вольт буюу 9 вольтын зайгаа цэнэглээд цэнэггүй дээр тоггүй газар бол шууд цэнэглээ авах боломжтой. Одоо бид автобусанд явж байхдаа ч юм уу энийг шууд уцаа цэнэглээ авах боломжтой. Тэгээд энэ маань бол отрын хөдөөний малчин айлууд бол их тохиромжтой. Бараг л power bank, эрх мэдлийн банк юм байна. Төгөлдрийн орчуулснаар бол power bank-ыг эрх мэдлийн банк гэж орчуулсан шүү дээ. Эндээс бол шууд 12 вольт гарна, 9 вольт гарна. Шууд ингээд коннекта. Ижил төрлийн бүтээгдэхүүн судалж үзсэн юм байна. Ижил төрлийн бүтээгдэхүүнөө бол ерөнхийдөө бол их сайн судалж амжааг байгаа тахна. Гэхдээ бол тодорхой хэмжээний судалсан. Тий. За гайхамшигтай сэнгэлжтэй. Тэр юу хэсэг юм бэлээ? Тэр тайлбарлаа сайхан хэлчих тийм үү? За энэ хэсэг маань 12 вольтоос гарч байгаа тог маань 7805 буюу тогтворжуулагч схемээс гараад 5 вольтын тог гарган шууд USB-гээр уцаа цэнэглэх боломжтой. Мөн 7805-аар гарч байгаа тогтворжуулагч схемээс гарч байгаа 5 вольт маань шууд энэ батарей цэнэглэгчэн дээр очиж шууд батарейгаа цэнэглэх боломжтой. 12 вольтоос гарч байгаа тог маань 7809 9 вольтын энэ тогтворжуулагч схемээр гараад 1.5 вольт буюу 9 вольтын 6 шиг хуруу зайгаа цэнэглээд мөн энэ 7805-аар гараад уцаас USB-гээр цэнэглэн батарейгаа цэнэглэнэ. Тэгээ мөн энэ зайгаа давхар цэнэглээд отрын буюу тэр хол газар явж байгаа нөхцөлтэй бол шууд 9 вольтын хуруу зайгаараа шууд уцаа цэнэглэх боломжтой. Чи бол ингэх гэдэг юм шүү дээ. 12 вольтыг 12-оос цэнэглэж 12-гийн үед өөрийнх нь дотор талын тэр 9 вольт хуруу зайны 6 ширхэг одоо тэр 9 вольтээр цэнэглэгчлээ хийсэн юм байна шүү дээ. Яг зүгээр яг энэс бүр амархан чийцтэй байгаа, хэлбэрхэн чийцтэй байгаа. Гэхдээ яг зүгээр би чамаа цэнэглэгч хийж байгаагаа тэр батарей цэнэглэдэг менежмент хийдэг ийм юунууд байгаа. Чипүүд үүж байгаа. Яг ингэ хийчихвэл энэ дээр нэг осолтой юм яадаг хөтер зүгээр чи докторлогч авчих тэр энэ дотор талтай юм чи юу вэ гэхээр нэгдүгээр батарейгаа 100% цэнэглэж чадахгүй. Хоёрдугаар батарейны тэр гүйдэл буюу одоо супер цэнэглэгч бол бас батарейныхаа температур хэмждэг баг. Халаад ирээд буудсан тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Тэнгүүт нь тэгэхээр миний дүү тэрийг өөрчилж арай сайжруулад батарей менежментийн 30 олон микросхемүүд гарч ирээд хийчихвэл зөндөө байгаа мэдөө. Тэгэхээр тэрийг тэгж сайжруулахгүй хэцүү. Яг зөв тэр 7805-аар USB цэнэглэж байгаа утас чинь бүгдөө дотроо нөгөө цэнэглэгч батарейгаа цэнэглэдэг микросхемд учраас тэд чинь шатчихгүй өөрийгөө зохицуулаа болоод байгаа. Чиний тэр яг тэр хуруун батарей цэнэглэж байгаа тэр хэсэг чинь болохгүй мэдөө. Одоо жишээ нь чи нэг өстө мацаа клиник газрын тавьд цэнэглэж явах гэж байна гэж би ойлгосон зөв бүр үү? 12 бол. Зөв болно бол. Гайхамшигтай 5-2-ийн бүтээлд үндсэн шүүгчд маань өөрсдийнхөө санал бодлыг гэрэлхийлэх гэж байна. Нэг номоо. Ой. 2 номоо. Нэг улаан. 3 дугаар шатанд бидэнд ямар зүйлийг уучлаарай. Капитализмыг алгасахгүй 2 дугаар уйгаа болно. Тийм байна. Социализмын шатанд бидэнд ямар бүтээл ямар хэлбэртэйгээр авчих вэ? Ерхийдөө бол энийг бол дэлгэрэнгүй болгоод шүүгчдийнхаа гэсэн санааг Лавг баяр залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт орж ирнэ. Жохон байжгаад эргээ залгаарай. дэлгэрэнгүй болгож ирнэ. Бүр сайн болгож. Тэх үү? Баяр үргээ. За баяр. Баяр үргээ. За баяр. 2-3 зураг дарсан багш утсан дээр нь. За баяр. Лавг баярын 2 дахь санаа арц шахагч хэвлэх төхөөрөмж. Энэ төхөөрөмж нь малчин өрхийн ажлыг хөнгөвчлөх зорилготой байсан ч шин санааныхаа техник зургийг дутуу гаргасан учраас шүүгчид нилээд шүүмжлэлтэй хандаж хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх биш улам хүндрүүлэх шийдэлтэй байна гэж үзээд дэмжсэнгүй. Гэхдээ лавг баярт малчтад зориулсан утасны цэнэглэгчээ дараагийн шатанд хөгжүүлэх том даалгавар бий. Бүтээлээ бол гaaгаа тайлбарлаа гэж бодож байна. Шүүгч нар маань ерөөхдөө бол саналаа хэллээ. Дараагийн шатанд ирэхдээ бол шүүгч нарын саналыг хэрэгжүүлнэ. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric.